За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Хураангуй теолог төслийнхоо 3 дугаар хичээлийг төлөвлөхөд бэлэн болсон байна. За энэхүү 3 дугаар хичээлээр бид Бурхны үгийн талаарх доктрин гэдэг 7 хичээлийн 3 дахь хичээлийг үзнэ. За өмнөх хичээлээр бид Хураангуй теолог төслийн хүрээнд 8 үндсэн доктрин үзэх тухай ярьж байсан. За үнийг сануулж дэлгэцийн хажууд талд гаргая. За Бурхны үгийн талаарх доктрин, Бурхны талаарх доктрин, Бурхны бүтээлийн талаарх доктрин, Бурхны хүү Есүсийн талаарх доктрин, Бурхан ариун сүнсний талаарх доктрин, 6 дугаарх нь авралын талаарх доктрин, шуудлагын талаарх доктрин, ирээдүйн талаарх доктрин гэд үндсэндээ 8 төрлийн доктриныг бид үзэж байгаа. За үүнээс эхний теолог болох доктрин болох Бурхны үгийн талаарх доктриныг бид 7 хичээлээр үзэж байгаа. За өмнөх 2 хичээлээр бид Бурхны үг бичигдэх санаа гэдэг ойлголтын талаар сурсан бол 2 дугаар хичээлээр Бурхны үгийн үнэн байх чанар гэдэг ойлголтыг хамтдаа сурсан байна. За өнөөдрийн хичээлээр бид Бурхны үгийн эрх мэдэл гэдэг сэдвээр үзэх байна. За Бурхны үг эрх мэдэлтэй байдаг нь хэн энэ үгийг бичүүлсэн бэ гэдэгтэй шууд холбоотой байдаг. Тэнгэрээс ихтэй бол тэр үг Тэнгэрийн үг болж таарна. Хүнээс ихтэй бол энэ бол хүний бодол санаа байж таарна. За Библи эрх мэдэлтэй гэдэг үгийг сонсоод зарим хүн Бурхан өөрөө хүслийг шууд тулгын шаардах бичиг мэт бидэнд ямар ч сонголтгүй өгдөг гэдэг ойлголтыг шууд төрж магадгүй. Гэтэл бүтээгч Бурхан Яавэ бол сүнсний болон байгалийн хуулиудыг бүгдийг нь зүй зохистойгоор бүтээж хоорондын уялдаа холбоо, хоорондын учир зүг бол бүгдийг нь бүтээсэн байдаг. Энэ утгаараа бидний амьдарч байгаа ертөнцийн дүрмийг зохиогч нь Бурхан. Бид түүний дүрмээр л амьдрах ёстой. Ийм ертөнцид бид амьдарч байдаг. Жишээлбэл газрын татах хүч хүй таталцлын хууль гэдэг энэ хуулийг бид мэднэ. За Исаак Ньютоны таталцлын газрын татах хүчний хуулийг бид 10 жил дотор сурж исэн. Өөрөөр хэлбэл альва нэгэн масс биетүүд хоорондоо таталцдаг. Альва масс бол унахдаа доошоо биш, дээшээ биш, доошоогоо ундаг тухай бол энэ хууль бол хэлдэг. Тэгэхээр хин нэгэн хүн жишээлбэл хэлж болно шүү дээ. Надад таталцлын хууль үйлчилдэг юм аа гэж өндөр байшингаас үсрэн гэвэл энэ хүн бол амиа хорлолт эсвэл тэнэглэл байж таараа гэдэг нь шууд мэднэ. Өөрөөр хэлбэл байгалийн хууль хүн бүхэнд үйлчлэлтэй адилхан сүнсний хууль ч гэсэн хүн бүхэнд адилхан үйлчилж яадаг. Тэр хүн итгэж гэнэ үү итгэхгүй нь хамаагүй сүнсний хууль бол сүнсний хуулиар л явж яадаг. Тэгэхээр энэ сүнслэг хуулийг бичсэн номыг бол Библи гэдэг. Энэхүү Библи нь бүтээгч Бурхан Яавэ буюу Бурхны өөрийнх нь нэр болох Яавэ гэдэг нэр байгаа. Мөнх оршигч гэж бас хэлж болно. Энэ мөнх оршигч бол туйлын эрх мэдэлтэй үнэн үгээ маргаангүй үнэн гэдгээ нотолж энэ Библийг бол бичүүлсэн байдаг. Тэгэхээр Бурхан эрх мэдэлтэй гэдэг утга нь Бурхан өөрийнхөө үгийг бидэнд бол тулган шаард сонголт үлдээгээгүй гэсэн утгатай биш. Харин Бурхан миний үгийг дагах юм бол чиний амьдрал өрөөлрөх болно. Харин миний үгийг зөрчих юм бол чиний амьдралд гай зовлон ирэх болно гэдэг энэ үннийг л хүмүүс бол тавьдаг. Өөрөөр хэлбэл Бурхны хүслийг дагах нь үргэлж сайхан руу хөтөлт юм а гэдэг зүйлийг бол хэлдэг. Энэ утгаараа Бурхан бол айлган сүрдүүлж хүмүүсийг өөрөөдөө дагуулж байгаа биш. Харин Бурхан бодит байдлыг л хүмүүст хэлж та нарт сонгох сонголт биш үү гэдгийг бол хэлсэн гэсэн. Тэгэхээр Бурхны үг эрх мэдэлтэй гэдэг нь яг үндсэндээ ямар утгатай вэ гэхээр энэ бол итгэж болох их сурвалж найдаж болох амьдралын дүрм юм а гэж энгийнээр ойлгох юм бол Бурхны үгийн эрх мэдлийн талаар ойлгоход танд илүү амар авах болно. За дэлгэцийн зүүн талд гарах магадгүй таныхаар бол баруун талд гарах тэр хэсгээр хэд хэдэн ишлүүдийг тавья. Тэгээд энэ ишлүүдийг та дэвтэр дээр бичиж аваад Библиэс дахин уншиж өөрийн болгож аваасаа гэж үзэж байна. За Дэд хууль 30 дугаар бүлгийн 15-аас 18, Матай 5 дугаар бүлгийн 17-оос 18, 1-р Коринт 2 дугаар бүлгийн 10-аас 13, 1-р Коринт бүлгийн 1-р Коринт номын 14 дугаар бүлгийн 37, 1-р Тесалоник номын 2 дугаар бүлгийн 13,
1-р Тесалоник номын 4-р бүлгийн 2-р ишлэл, 2-р Тесалоник номын 2-р бүлгийн 15-р ишлэл, 2-р Тесалоник номын 3-р бүлгийн 14-р ишлэл, 2-р Петр номын 3-р бүлгийн 15-аас 16. За эдгээр ишлэлүүдийг та бичиж аваад одоо Библиэс уншаасаа гэж хүсэж байна. За Бурхны үг бол бидний юунд итгэж болохгүйг бол зааглаж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ үнэн, энэ бол буруу учраас буруу зүйл бит итгээрэй, харин зөв зүйл итгээрэй гэдэг зүйлийг бол зааж өгдөг. Бурхан бас бидний хэн байх ёстой, хэн байх ёсгүй бол тодорхой зааж өгдөг. Өөрөөр хэлбэл зөвхт хүн ингэж амьдрах ёстой, ёрын хүн бол ингэж амьдрдаг юм чис ёрын замаар бити яваарай, зөв замаар яваарай, зөв хүн болоорой гэдэг энэ зүйлийг бол Бурхан зааж өгдөг. За Бурхны үг юу хийж болох, бас юу хийж болохгүй гэдэг бидний үйлдэлд бас үнэхээр зааг ялгааг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ зүйлийг хийх нь бол ариун зүйл, энэ зүйлийг хийх нь бол нүгүд юм а гэдэг зааг ялгаад Бурхныг бол тодорхой тавьж өгдөг. Тэгэхээр хүний амьдрал болон болохгүйг одоо хэлэх, үнэн худлыг зааглах эрх мэдэл зөвхөн бүтээгч Бурханд байдаг. Тэгэхээр Бурхан бас бидний ёс зүй буюу этик гэж ярьдаг, ёс суртахуун буюу мораль гэж ярьдаг. Энэ хоёрын хим хэмжээг тогтоож өгдөг. Тэгэхээр зарим хүмүүс болохоор этик, мораль буюу ёс зүй, ёс суртахууны талаарх бодлыг тодорхой ойлголтгүй учраас би жоохон зааглаж өгье. Ёс зүй гэдэг бол бидний ерөнхийдөө бие авч явах байдал, гадна талд харагддаг зүйл. Өөрөөр хэлбэл биднээс одоо нийгмийн шаарддаг хим хэмжээнд одоо тохируулан бие авч явж байгаа энэ одоо зүйлийг бол хэлдэг. Жишээлбэл шүлсээ битээ, хог битээ хай тийм ээ гэдэг чинь нийгмийн тийм одоо хим хэмжээ байна шүү. Тэр зүйлд тохируулан бие авч явж байгаа зүйлийг бол этик гэж бол ярьдаг. Тэгэхээр эмч хүн жишээлбэл этиктэй байх ёстой тийм ээ. Багш хүн жишээлбэл этиктэй байх ёстой. Багш хүнээс шаарддаг нэг тийм хим хэмжээ байдаг. Эмч хүнээс нийгэм шаарддаг хим хэмжээ байдаг. Улс төрч бол этиктэй байх ёстой. Өөрөөр нь бие зөв авч явах ёстой гэх мэтлэнгээр этик гэдэг бол үндсэндээ бидний гадна бусад харагдаж байгаа тэр одоо зүйлийг бол этик, ёс зүй гэж ярьдаг. Ёс суртахуун буюу мораль буюу бидний одоо зөв бурууг нь луужин, зарчим дотроо хадгалж явдаг үнэт зүйл, дотоод итгэл үнэмшил, нийгмийн нөхцөл байдлаас үл хамааран харьцангуй одоо бидний дотор тогтвортой байдаг тэр итгэл үнэмшлийн одоо моралийн одоо бидний зөв бурууг нь луужин үнд зүйлийг бол хадгалдаг зүйлийг ёс суртахуун гэж ярьж байгаа. Тэгэхээр Библи өөрөө этик болон моралийн аль алийг нь бол зааж тодорхой болгож өгдөг ийм гайхамшигтай ном байдаг. Тэгэхээр Библийн зохиолч нь Бурхан учраас Библи нь Бурхан эрх мэдэлтэй гэж бид ойлгож болно. Тэгэхээр энэ утгаараа Библи бол хүн төрлөختний хувьд дагаж мөрдөх ёстой гайхамшигтай ном гэж ойлгох ёстой. Еврей 4-р бүлгийн 12-р ишлэлийг би одоо уншия. За энэ дээр Бурханы үгийн мөн чанарын талаар бол хэлсэн байдаг. За Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа эртэй, ямар ч элднээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санаагч шүүх чадвартай юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр эндээс би дөрвөн одоо зүйлийг хэлээ. Нэгдүгээр нь Бурханы үг бол идэвхтэй гэжсэн. Өөрөөр хэлбэл бичээсийг Библи буюу бичээсийг унших юм бол энэ одоо бичээс бидний гимшил рүү, аврал руу хөдөлдөг. Тийм ээ. Итгэгчдийг бол бурханлаг амьдралд сургадаг, зөв доктринт чиглүүлдэг. Энэ утгаараа Бурханыг бол эрх мэдэлтэй идэвхтэй ийм одоо мөн чанартай. За хоёрдугаар нь Бурханы үг бол амьд. Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй гэсэн. Амьд өөрөөр хэлбэл Бурханы үг биднийг Бурхантай холбогч амьд холбоосоо. Өөрөөр хэлбэл Бурханы үгийг уншихад Бурхан бидэнтэй ярьдаг. Энэ одоо харилцааг биднээс Библиэс бол гаргаж авдаг. Маш олон итгэгч нар яагаад ч юм Библи уншихгүйгээр Бурханы дуу хоолойг сонсно гэдэг ингээд чимээгүй ингээд суугаад байдаг. Үнэндээ Бурхан бидний чихэнд бол ярих гэдэг юм биш. Бурхан бол бидний зүрх сэтгэл Библийн үгээр дамжуулаад ухааруулах, бидний бодол санаанд бид бодож байгаа юм шиг бидний дотор ярих тэр намуухан дуу хоолойгоор Бурхан бидэнтэй харилцдаг. За энэ үүргийг бол Библи гүйцэтгэдэг. Энэ утгаараа Бурханыг бол эрх мэдэлтэй байна. Гуравдугаарх нь Бурханы үгэнд шүүх чадвартай. Түрүүн баахан тийм ээ хоёр талдаа эртээ ямар ч жилдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санаагч шүүх чадвартай гэсэн. Тэгэхээр Бурханыг бол ерөнхийдөө бүх зүйлийг зааглан ялгах, зөв буруу, энэ сайн, энэ муу, энэ зөв, энэ
худал гэдэг энэ бүх зүйлийг ялган салгаж өгдөг учраас Бурхны үг бол эрх мэдэлтэй, шүүх чадвартай байгаа. За энэ дээрх 3 зүйлийг бид одоо сая Еврей 4:12-оос харсан бол дөрөвдөг санаа бол Бурхны үг нь үеийн үед зөв уламжлалыг тээж ирсэн гайхамшигтай ном байна. Өөрөөр хэлбэл бүх цаг үеийн итгэгчид Библиэд өндөр ач холбогдол өгч Библийг хамгийн дэд эрх мэдлээ хэмээн үзэж бичээс юу гэж хэлсэн түүнийг нь одоо дагаж ирсэн ийм уламжлалтай. Тийм учраас Библи бол нэгдүгээрх нь идэвхтэй, хоёрдугаарх нь Библи нь Бурхны одоо үг учраас амьд, Библи нь шүүх чадвартай, дөрөвдүгээрх нь Бурхны үг нь үеийн үе зөв уламжлалыг тээж ирсэн ийм гайхамшигтай дөрвөн мөн чанартай байна. Тэгэхээр Бурхны одоо үг бол Бурхантай өөртөө салшгүй холбоотой. Жишээлбэл Бурхны үгэнд орох юм бол Бурхан дуулууртай байгааг харуулж байгаа гэсэн. Бурхны үгэнд орохгүй байх юм бол тэр хүн Бурхан дуулуургүй байгаа гэдгийг бол илэрхийлж байна гэсэн. Бурхны үгэнд итгэснээр их Бурханд итгэж байгаатай адилхан. Бурхны үгэнд үл итгэснээр Бурхныг эсэргүүцэж одоо түн дургуулгаж түнд итгэхгүй байгааг бол харуулж байгаатай адилхан. Тийм учраас Библиэд итгэсэн хүн бол Бурханд итгэж байна гэж энэ шууд утгыг харуулдаг. Тэгэхээр Библи болох Бурхны үг ба Бурхан хоёр шууд хамаар харилцаатай гэдэг зүйлийг бид ойлгох ёстой. За өөр нэгэн ойлголтыг биднээс одоо үзье. Энэ болохоор sola scriptura буюу дан ганц одоо Библи дангаараа эрх мэдэлтэй гэдэг ийм ойлголт байна. Тэгэхээр энэ ойлголтыг протестантууд, евангелийнхан одоо бид бодвол маш өндрөөр үнэлдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн бичээс дангаараа ганцаараа эрх мэдэлтэй гэдэг энэ одоо ойлголтыг бол чуулган протестант ба евангелийн чуулганд бол эрх мэдлийн дээрлж үздэг. Өөрөөр хэлбэл Христийн ихний алив сургаал, доктрин, уламжлал, тайлбар Христийн чуулганы түүхэнд одоо хуралдаж байсан янз бүрийн чухал шийдвэр гаргаж байсан Найсийн одоо тунхаг гэдэг ч юм уу тийм ээ, янз бүрийн тунхаггүй тэр бүх одоо зүйлээс илүү бичээс болов дээр эрх мэдэлтэй гэдэг зүйлийг бол энэ sola scriptura гэдэг бол харуулдаг. За Библийн дэмжлэг байхгүй альва сургаал, альва сүнслэг туршлага тийм ээ, одоо зарим зүйл зүйлсэн чинь Бурханаа дээрлээ гэдэг ч юм уу те иш үзүүлэлт ч юм уу янз бүрийн зүйл Библийн одоо тэр суур дэмжлэг байхгүй бол тэр зүйл бол евангелийнх нь бид ерөөсөө ач холбогдол өгдөггүй. Өөрөөр хэлбэл Библийн дэмжлэг байж ижил тэр зүйл бол эрх мэдэлтэй Бурханаас юм а гэдэг зүйлийг баталгаажуулдаг гэсэн. Тэгэхээр орчин цагт одоо зарим одоо итгэгч нар бол туйширдаг л да. Шивэл Библи байхгүй бол тийм ээ одоо тэр зүйлийг даах ёсгүй гэж сонсоод Библи чи микрофон одоо видео камер одоо бичлэг хий гэж хэрэг хэлээгүй шүү. Тэгэхээр энэ бол буруу байх ёстой гэж хүмүүс ойлгодог. Гэтэл иймэрхүү одоо практик зүйлдер хөгжлийн явцад хүний амьдралд бий болсон тэр технологиг бол Библи хийж үгүйсгдэггүй. Өөрөөр хэлбэл Библи ба шинжлэх ухаан бол үргэлж хоорондоо бие бинийгээ одоо илэрхийлж дэмжиж тийм ээ бие бинийгээ баталж явдаг. Шинжлэх ухаан хөгжиж тусам Бурхан байдаг юм а гэдэг зүйлийг баталдаг. Бурханы бүтээл ямар гайхамшигтай юм бэ? Энэ бүх зүйл бол зүгээр нэг тийм одоо тийм ээ их тесрэлтээр эсвэл нэг эсэс тийм ээ одоо энэ ухаалаг хүн хүртэл хөгжих ямар ч боломжгүй. Үүний цаанд бол ухаалаг одоо дизайнер, ухаалаг бүтээгч байх ёстой гэдэг энэ зүйлийг шинжлэх ухаан бол аль хэдийн хүлээмжшүүлсэн. Мэдээж шинжлэх ухааны зарим хүмүүс бол тийм ээ одоо Бурхан гэж байх ёсгүй. Тэгээд үнэхээр энэ ертөнцийн үүсэл гарал хаанаас юм бэ гэдэг зүйлийг олж мэдгээр өнөөдөр ч гэсэн хайгуул хийж байгаа. Гэхдээ хариулт нь бол мэдээж ойлгомжтой. Бурхан бүтээгч гэж байгаа учраас энэ бүх зүйл бүтээл байх юм. Жишээлбэл бидний ухаалаг үцгийг хараад хин нэгэн хүн энийг бүтээсэн байгааг шууд мэддэг штеп. Зургийг хараад хин нэгэн хүн бүтээсэн гэж зурсан гэж мэддэгтэй адилхан. Энэ дэлхийд байгаа бидний нүдэнд үзэгдэж байгаа бүх гарт баригддаг бүх зүйлийн цаана бүтээгч байгаа гэдэг ойлголтыг одоо Библи бол заадаг. Тийм учраас бид Библи байх юм чинь тэр нь буруу гэж зүйл тийм ээ. Яг ямар контекст, ямар агуулга дотор яригдж байгаа гэдэг зүйлээс л тэр нь зөв буруу гэж бол харагдана. За sola scriptura гэдэг энэ ойлголтыг одоо евангелийнх нь буюу тийм ээ протестантууд хэлэх болсон бас нэг түүхэн шалтгаан байдаг. За энэ бол Ромын католикуудтай маш их холбогддог. За Ромын католикуудад бол бичээсийн эрх мэдлийг бүрдүүлдэг 3 хүчин зүйл байдаг гэж үздэг. За нэгдүгüүрх нь бичээс өөрөөр нь бичигдсэн Библи өөрөө, хоёрдугаарх нь уламжлал.
За уламжлал гэж энийг юу гэж юм бэлэр Есүсийн одоо зарим сургаалууд аман сургаалууд бичигдээгүй тийм ээ аман уламжлалаар элч нарт хэлэгдсэн. За элч нар нь бол тийм ээ үеэс үе дамжиж одоо Ромын католикуудын бишоп буюу эрх мэдлэлтэн шашны яндагтангууд тийм ээ тэдгээр хүмүүс уламжлан гэсэн сургаал. Тийм учраас энэ хэдийгээр бичигдэг боловч аман сургаал нь аман дамсаар байгаад энэ Библиэд ороогүй болж Библиэтэй адилхан тийм ээ одоо эрх мэдэлтэй хэмээн тэд бол үздэг. За энэ бичээс ба уламжлал хоёрыг эцсийн эцсийг хооронд нь холбож яг сүүлчийн албан ёсны тайлбарыг гаргадаг католик сүмийн магистериум гэдэг ийм одоо бүлэг байдаг. Энэ бол Ромын католик чуулганы паплам болон бишопоос бүрддэг сургаалын офис буюу сургаалын эцсийн тайлбарыг эрх мэдэлтэй болгодог тийм хэсэг байна. За энэ офис нь бол бичээс ба уламжлалыг харьцуулаад Ромын католик сүм Библийг хэрхэн албан ёсоор тайлбарлах вэ гэдэг зүйлийг бол шийддэг. За энэ утгаараа одоо өөрөөр хэлбэл нөгөө бичээс ганцхан одоо бидний хувьд бол sola scriptura буюу тийм ээ зөвхөн Библи тийм ээ Библи дангаараа эрх мэдэлтэй гэдэг энэ тунхагийг гаргах болсон шалтгаан нь уламжлал ба католикийн магиструм энд бол ямар ч хамаагүй тийм ээ харин зөвхөн Библи дангаараа эрх мэдэлтэй Библи өөрөө өөрийгөө тайлбарладаг Библи нь өөрөө хэний ч одоо тийм ээ одоо тайлбар байхгүйгээр өөрийгөө тайлбарлаж өөрийгөө үнэн гэдгээ баталдаг ийм гайхамшигтай ном гэдэг энэ зүйлийг бид итгэдэг. Энэ зүйлийг бол үнэхээр олон талаар бас батлагдсан зүйл байдаг. За Библийн эрх мэдлийн талаар бол Бурхны ариун гурав болох эцэг, хүү, ариун сүнс гэдэг энэ гуруула баталсан байдаг. За бид Бурхны талаарх теологийг үзэх үед Бурхан болоод бидний итгэдэг Бурхан эцэг, хүү, ариун сүнс гэсэн энэ гуравлаас бүрддэг нэг Бурхан гэдгийг бид бол онцолж үзнэ. Харин энэ одоо хичээлээр бид бичээстэй холбоотой зүйл ярьж байгаа учраас тэр зүйлийг дараад нь дэлгэрэнгүй ярих учраас дараад нь үлдээг. За нэгдүгээрх нь Есүс юу ч дураараа хийдэггүйг тодорхой өөрөө хэлсэн байдаг. Иохан 8:28 дугаар ишлэлдэр Есүс тэдэнд хандаад та нар хүний хүүг үргүүл би байгаа гэдгийг мөн би юу ч өөрөөсөө хийдэггүй харин эцгийн надад зааснаар би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно гэсэн. Өөрөөр хэлбэл Есүс би дураараа ярьдаггүй, би дураараа үлддэггүй. Харин эцгийн надад хэлсэн зүйлийг би хэлдэг, хийгсэн зүйлийг би хийдэг гэж бол хэлж байгаа. За хоёрдугаарх нь Есүсийн дотор Бурхан эцэг оршоод Есүсээр өөрийнхөө ажлыг хийсэн тухай хоёр ишлээс уншия. Нэгдүгээрх нь Иохан 7 дугаар бүлгийн 16-аас 18. За энэ дээр ингэжсэн Есүс тэдэнд миний сургаал бол минийх биш харин намайг илгээгч энэ Бурхан эцгийг бол ярьж байна. Хэрв хэн нэгний түүний хүслийг буюу Бурхан аавын хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг харин өөрийг нь илгээгчийн алдрыг хайгч тэр бол үнэн мөн. Түүний дотор зөв ёс бус гэж үгүй гэсэн. Өөрөөр хэлбэл өөрийнхөө алдрыг хайж байвал тэр хүн өөрийнхөө хүслийг бол хийх гэж байгаас харин Бурхан эцгийн алдрыг одоо тэр хүн илэрхийлж байгаа бол тэр хүн өөрийнхөө биш Бурханы хүслийг хийж байна гэдэг зүйл бол тодорхой болно гэдэг зүйлийг хэлсэн. За Иохан 14-ийн 10 дээр би эцгийн дотор эцэг миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг би өөрөөсөө хэлээгүй харин миний дотор оршиж эцэг үйлсээ хийж байгаа юмаа гэж өөрөөр хэлбэл Есүсийн хэлж байгаа үйлдэж байгаа бүх эрх мэдэл нь Бурхан эцгээс юм а гэдгийг бол хэлж байгаа. За эхнийх нь болов юу гэсэн бэлэр Есүс юу ч дураараа хийдэггүй гэдгийг тодорхойлсон. Хоёрдугаарх нь Есүсийн дотор Бурхан эцэг оршиж Есүсээр өөрийнхөө ажлыг хийсэн гэдгийг Есүс хэлж байгаа. За гуравдугаарх нь Есүсийн үгийг ариун сүнс дамжуулаад одоо дагалдагч нарт хэлэх болно гэдэг зүйлийг Есүс хэлсэн. Энэ талаар Иохан номын 16 дугаар бүлгийн 13-аас 15 дугаар ишлэлээр харин үнний сүнс эрэхтэй та нарыг бүхий л үнэн өд удирдна. Үнний сүнс гэдэг нь ариун сүнсийг ярьж байгаа. Тэр өөрөөсөө биш. Тэр ариун сүнс өөрөөсөө биш харин алив сонсох юм ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ. Тэр минийхийг авч та нарт мэдүүлэх үзэл намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн минийх. Тиймээс тэр минийхийг авч та нарт мэдүүлнэ гэж би хэлсэн билээ гэжсэн. Тэгэхээр энэ ялгааг бол ариун сүнс өөрийгөө алдаршуулах гээд өөрийнхөө зүйлийг бол ярихгүй. Харин Бурхан эцгийг алдаршуулахын тулд Есүсээс сонссон зүйлээ одоо юу яах болно? Илэрхийлэх болно. Дагалдагчнаас илэрхийлэх болно. Тэгэхээр Бурхан эцэг Есүсээр ариун сүнс Есүсийн хэлснийг бас дамжуулна гэж энэ зүйлийг бол хэлж байгаа. Дөрөвдүгээрх нь бичээс бүхлээр ариун сүнсний одоо удирдлага доор бичигдсэн учраас шинэ гэрээний бичээчд бол үүнийг бол
бол гэрчлэн бичсэн. Ялангуяа Илч Паулын 1-р Коринтын 2-р бүлгийн 10-аас 13 дугаар ишлэлээр энэ тухай хэлсэн байдаг. За энэ дээр юу гэсэн бэглэр гэвч бурхан үүнийг ариун сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай бурханы гүн юмсэгч гэсэн нягтладаг аж ахуй. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн бурханыхыг бурханы сүнснээс өөр хинч эс мэднэ. Бурхан бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус харин бурханы ариун сүнсийг хүлээн авсан юм. Бид үүнийг хүний мэрэгэн ухааны сургасан үгсээр бус харин ариун сүнсний сургаснаар сүнслэг зүйлсийг сүнслэгтэн тайлбарлан ярьдгаа гэсэн. Тэгэхээр дээрх дөрвөн зүйлээр бичээс ирэх мэдлэн хүнээс биш бурханаас юмаа гэдэг зүйлийг бол хэлнэ. Хэрэв хүнээс бичээс ихтэй явах юм бол хүн өөрийгөө алдаршуулахын тулд тэр бичээс дээр өөрийгөө нэлээд мундаг болгож бичих бах. Гэтэл бурханыг алдаршуулахын тулд бурханы ариун сүнсээр илчилсэн зүйлийг бол хэлсэн. Ариун сүнсэнд Есүс хэлсэн. Есүс болохдоо бурхан аав нь хэлсэн. Тэгэхээр бурханы ариун гурав болох эцэг хүү ариун сүнс бичээсийн эрх мэдэл болол бүрэн гуруула оролцсон гэдэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. За бичээсийн эрх мэдлийг үгүйсгдэг хэд хэдэн алдаа байдаг. За хоёр алдааг хэлье. Нэгдүгээр нь Библийг бичиг санаа бурханаас биш гэдгийг эсэргүүцэгч бурханаас гэдгийг бол эсэргүүцэгчд Библийн эрх мэдлийг үгүйсгдэг. Өөрөөр хэлбэл Библи хүний санаанаар бүтсэн янз бүр үлгэр домбуудын цуглуулга гэж үздэг. Хэрвээ та Маранатас сургалтын Библи үндсэндээ гэдэг сургалтанд сурах юм бол Библийн талаарх маш өргөн тойм гол ойлголтуудыг амин сүнсийг та сурах болно. Тэгэхээр мөн бүтэн Библи төслийн сургалтуудад та суух юм бол Библийн 66 номуудын аль ном нь юуны талаар өгүүлсэн, энэ номоор дамжуулан бурхан бидний юу гэж хэлэх гэсэн энэ бүх үндсэн санааг та суралцах болно. За хоёрдугаарх эсэргүүцэгчдийн үздэг зүйл бол Sola Scriptura гэдэг зүйлийг эсэргүүцэгчд Библиэс гадна өөр дээд эрх мэдэл бүхий ном байдаг гэж бол үздэг. За Ромын католикууд бид бол үзсэн. Ромын католикуудаас гадна өөрсдөө яг Есүст итгэгч гэдэг нэрийг барьдаг атлаа үндэ бол Есүст итгэгч биш ийм хүмүүс бол байдаг. За энэ хүмүүсийн хувьд бол бурхнаас авсан гэх янз бүр үзэгдэл, янз бүрийн зүйлдээ бичээсийн нэмэлт бурхнаас авсан илэрхийлэл гэж үзээд шинээр ном зохиосон байдаг. Жишээлбэл Мормоны урсгалыг үндэслэгч Йосеф Смит бол бурхнаас шинэ илэрхийлэл аваад Габриэл гэдэг тэнгэр элч тийм ээ түүнд одоо байгаа сүмүүд бол ялзарсан. Тэгвчээс би чамайг хожимын гигантнуудын жинхэнэ сүмийг байгуулна гэдэг ийм ойлголт өгөөд Йосеф Смит бол нөгөө хоёр Монголд ч гэсэн яваад идэг цагаан цамцаантай хүмүүс байдаг шүү дээ. Есүсийн сүм гэдэг том байшинтай. Үндэ бол Есүсийн сүм биш. Тэдгээр нь бол Христийн нэрийг барьсан гаж урсгалынхан гэдэг энэ ангилд бол ордог. За мөний урсгалыг бид мэдж байгаа олон хүнийг тийм ээ нэгэн доор гэрлүүлдэг янз янзын мөнгө угаалтын зүйл хийдэг мөний урсгалынхан гэдэг Монголд нэлээд шуугин авсан. Энэ гаж урсгалыг үүсгэж бас Sun Myung Moon бодвол өөрсдийг болохоор бас мөн бурхны Есүс Христийн дахин ирсэн дүр би бол Есүс Христ гэж өөрийгөө баг нэрлээд тэнгэрлэг хүүхдүүдийг бий болно гэж баахан хүүхдүүдтэй унтаад ингээд завхаарцгаагаад ингээд сүм нь болохоор ерөөсөө маш тийм хүмүүсийг хорж сагдаж тэр хүмүүсийг гэр оронд нь жичүүлэхгүй маш тийм гаж зүйл хийдэг. Эдгээр хүмүүс болохоор дандаа нөгөө бурхнаас илчил авсан гэж Библиэл дээр нэмж Библиэл дээр байгаа санааг гуйлж ингэж тайлбарсан хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сүнслэг янз бүрийн тийм туршлагаа Библиэс дээр бичээсээс дээр ирэх мэдлэлтэй гэж тийм тооцох үедээ гаж болсон байдаг. За зарим евангелийн итгэгчид өөрсдийн зүйдээ бурханы үгнээс илүү мэргэн гэж үзээд бичээсээс илүү зүй цавинд итгэж түүгээр алив юмс үзэгдлийг тайлбарлах гэж оролддог. За миний зүйдснээр бодлоо, миний зүйд мэргэн байна, миний зүйд нь тийм юм орсон гэсэн чи яг болчлоо гэдэг ингээд зүйд нь баг Библиэс илүү эрх мэдэлтэй гэж өөрсөндөө итгэдэг. За ийм хүмүүсийн хувьд болохоор бичээсийн суур байхгүй учраас тухайн ярьж байгаа сэдв нь Библийн хам шинж, хам агуулга тийм ээ контекст дотор яг бүхэл бурхны зөвлөгөө дотор
Библи дотор юу гэж хэлэгддэг юм бэ гэдэг тэр агуулгыг бол тэр хүмүүс мэдэхгүй. Зөвхөн зүүдээр юм эргэлэх одоо арганд одоо автснаар бичээсийг үл тоох, бичээсийг үл судлах, ингэснээр явандаа бичээсийг эсэргүүцэх, одоо мэхлэгдэх, зүрх нь хатууруулах, тийм ээ, би тэг зүүдлээг, бурхан над тэгж хэлэв гэд иймэрхүү зүйл бол ярьдаг. Тэгтэл бурханы үгнээс одоо бус зүүдээ манаж илүү их одоо бурханы илчил давна гэсэн ийм хүмүүс бол Монголд бас нэрсэл байдаг. За тэгээд Маранатагийн одоо олон одоо видео сургаалуудыг одоо нэг тусдаа групп нэгээд өөрийн одоо тийм нэр дор тэр одоо сургаалуудыг хүмүүст өгөөж ирсэн нэг хүн байсан. Тэгээд тэр хүнийг бид мэдээд та одоо бидний бүтээсэн зүйлийг зөвшөөрөлгүйгээр тийм ээ биднээс хэлэхгүйгээр ингэж одоо дураараа ингэж YouTube-ээс татаж аваад ингээд тусдаа групп үүсгэж болохгүй гэж. Ариун сүнс надад одоо тэгж бойл гэж хэлээгүй учраас би ингэж хийх хэрэгтэй гэж бодоод зүтгэсэн. Тэгээд би бүр чи аль сумынхын ямар одоо пасторын дор ингэж хэлүүлж байгаа бүр одоо пастораа нөгөө хүн одоо хувьчлан хэлүүлж ийж тэр одоо ажиллах зогсоосон байна. Тэгэхээр ийм дураараа ариун сүнс над хэлээгүй бодвол би хүмүүсийн одоо оюуны бүтээгдэхүүнийг бүтээлийг зүгээр л ингэж дуртай үедээ татаж авч ингэж бусдад одоо сайн мөрөж байгаа би ямар мөнгө олж байгаа биш гэдэг байлэр өөрөө зөвтгөж яадаг ийм зүйл байж болохгүй. Тэр хүн мөнгө олоогүй байсан ч гэсэн бусдаас заавал зөвшөөрөл авах ёстой. Таны бүтээсэн бүтээлийг хин нэгэн хэрэгжилж аваад тэр хүнээс нь зөвшөөрөл авах ёстой. Ийм одоо наадлын одоо энгийн эрүүл сарвал ухаанд common sense гэж ярьдаг. Энэ зүйл байхгүй маш олон итгэгч нар зүрх нь маш хатуурсан өөрийнхөө зүүдийг бол одоо бурхнаас авсан онцгой илэрхийллээ бичээсээс илүү хүний эрүүл сарвал ухаанаас илүү гэж үздэг. Ийм бас гаж явдлаас байдаг. За бурхан мэдээж зүүдээр ярьдаг. Бурхан бидэнтэй ярьдаг 9 арга замын нэг нь бол зүүд мөн. Гэхдээ бичээс бичигдэхээс өмнө тийм ээ Библи бүрэн болохоос өмнө хүмүүс бурхан өөрхөө хүсдэг илэрхийлэхийн тулд одоо Йосефийн зүүдэнд ч юм уу одоо тийм ээ одоо бусад элч нарын зүүдэнд ч юм уу бурхан хуучин гэрээнүүд одоо Йосефийн зүүдэнд ч юм ингээд өөрийгөө илчилж исэн. Тэр зүйл бол бичээсээс өмнө байсан. Харин бичээс бичигдсэн учраас хүмүүсийг бурхан өөрхөө хүсээ мэдүүлэх болгон зүүдлүүлээл тийм ээ хүн болгон зүүдэг бод чиний амьдралыг гэж ингэж бас сануулгах шаардлагагүй болсон. Харин бурхан одоо Библийг уншуулж, Библиэр дамжуулж бурхан өөрхөө хүмүүстэй ярих. Тэг зөвхөн нэг номоор биш, 66 номоор тийм ээ. Бурхан тэр 66 номоор дамжуулан нэг сэдвийн одоо бүтэн зургаар харах тэр одоо мэрэгэн ухааныг бол бурхан өгсөн. Тийм учраас би Библийг судлах, Библийн үгэнд орох, Библийн дагуу амьдрах, Библийн дагуу альва юм зүйлийг тайлбарлах, амьдралдаа болж байгаа баяр хөөр, уй гашуу тэр бүх зүйлийг Библийн үгийн дагуу тэдгээрийг фильтрдэж энд ямар яг зөвлөх вэ гэдэг энэ зүйлийг одоо шийдэх ёстой. Ийм цаг үед бид амьдарч байгаа болохоос биш зүүд болгоно тийм ээ одоо бурхнаас ирсэн гэж одоо тайлбарлаж ингэж мöyхрлах буруу юм аа. За дүгнэж хэлэхэд Библийн эрх мэдлийг өнөө цагт итгэгч бус нь битгий хэл итгэгч хүмүүс нь хүртэл ач холбогддоггүй ийм цаг үед амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл маш олон либерал теологууд гарч ирснээр Библиэд үл итгэх тийм одоо эргэлзээг бий болгож маш олон хүмүүсийн амьдралыг бол сүрүүлсэн ийм одоо гай тэгээ ийм цаг үед бид амьдарч байгаа. Яг ийм цаг үед евангелийнх нь бид Библи одоо эрх мэдэлтэй зөвхөн Библиэр дамжуулан бурхан өөрийнхөө төгс хүслийг илэрхийлсэн учраас бид энэ түүний төгс хүслийг мэдхийн тулд түүний сайн хүслийг одоо мэдхийн тулд бурханы үгийг судалж суралцаж Библиэс одоо зуурсаар явах ёстой. Яг л нөхцөл байдал өөрчлөгдөн харин бурханыг бол өөрчлөгдөхгүй гэдэг энэ бат итгэл дээр байх ёстой. За Библи бол бурханаас бидэнд өгсөн үг учраас бид бурханы үгэнд дуулууртай байх ёстой. Түүний үгийг дагах юм бол бид өрөөгдөн харин түүний үгийг зөрчих юм бол бидний амьдрал гайхамшиг ирнэ. Тийм учраас бид бурханы үгэнд итгэж биширч бусдад тунгаглан зарлаж зааж энэ бол бурханы хүсэл гэдэг зүйлийг бид тодорхой мэдэх ёстой. Библиэс өөр өндөр дээд эрх мэдэлтэй ямар ч одоо сүнслэг илэрхийлэл ямар сүнслэг туршлага зүуд үзэгдэл одоо юу гэдэг тийм зүйлд нэмэгдэж өгөхдөггүй. Яг бичээс төр нэгч одоо шинэ илчил бол дахиж нэмэгдэхгүй. Яг бичүүлсэн 66 номоор бурханы бидэнд илэрхийлэх гэсэн бүх илэрхийлэл төгс бөгдүүлэх одоо дуусгах болсон. Тийм учраас Библиэс хасах юм байхгүй, Библиэр бас нэмэх юм байхгүй. Яг гэвэл энэ бүхлээрээ бурханы хүслийг бидэнд илчилж байт юм а. Тийм учраас бид
Библийн төгс эрх мэдэлээр бүрэн дуулууртай байж Бурхны үгийг бас сайн судалж үнэхээр альва нэгэн гаж өгсгөл, альва нэгэн либерал сургаалын эсрэг бид бат зогсох юм Бурхны үгний эрх мэдэлээр зогссон тийм бат итгэлтэй байх ёстой маа. За ингээд дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай.